Улсын хурлын байгаль орчин хөлсгөд аж ахуйн байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлгналаа. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 14 хууль 4 тогтоол үндэслэлийг батлуулжээ. Байнгын хорооны хувьд хамгийн чухал анхаарал хандуулж ажилласан асуудлын нэг нь улсын хурлаас агарын бохирлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын эсхийн хүрээнд засгийн газарт 16 заалт бүхий хугацаатай зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Зовог зөвлөмжөнд энэ жилдээ багтааж агарын бохирлыг бууруулах чиглэлээр дараах бодиттой ажлуудыг хийхээр тусгасныг байнгын хорооны дарга онцолсон юм а. За засгийн газар төлөвлөгөөгөө боловсруулад ажлын хэсгээр хилэлцүүлээд тэгээ улсын хурлын чуулган дээр төлөвлөгөөгөө батлуулна. Санхүү хөрөнгөний хөтөлбөрийг давхар гаруулж ирсэн ийм чиглэл өгсөн байж байгаа. Тэгээд бидний одоо нэг ярьдаг юм юу гэхээр хавар болдог, утаа байхгүй болдог, мартчихдаг. Энэ асуудал дээр нь яг энэ ажлын хэсэг ялангуяа манай байнгын хороо бол хяналт тавьж шахаж шаардж ажиллана. Хугацаанууд зөвлөмжүүд бүгд хугацаатай өөрөг даалгавар болсон. Тэгээд засгийн газар одоо төлөвлөгөөнийхөө төслийг хийж байгаа. Засгийн газар агарын бохирлыг бууруулахад 1 тэрбум орчим доллар зарцуулах боломж харагдаж байна. За харин энэ мөнгийг үнэхээр бодиттой үр дүнгээ өгөх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой. Улсын хурлаас агарын бохирлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг үүнд хяналт тавьж ажиллах хэрэгтэй юм а. Бид нар Татарт улс хийсэн ажлын үеэр бол энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын талтай хамтарч хэрэгжүүлж явна гэдэг. Тэгээд буцалтгүй тусламжийн асуудал байгаа 2.3 тэрбум юаны буцалтгүй тусламжийг 3 жилийн хугацаанд өгнө гэж байгаа. Энэ мөнгө гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зарцуулагдана гэдэг чинь бас ахаад их усүртэй тодорхой ажилтай гэр хорооллыг дахин төлөвлөнө гэдэг бол утаанаас ангижрах бас хамгийн тодорхой эцсийн шийдлүүдийнх нь нэг. 2019 оны 4 сараас нийслэлд түүхийн нүүрс оруулахгүй гэдгийг ерөнхий сайд мэдгдсэн. За үүнээс өөр агарын бохирдолтой хэрхэн тэмцэх тухай ярьж төлөвлөж байгаа гэхээс өөр шийдвэр одоогоор гараагүй байна. Хавар болохоор утаага мартаад өвөл нь яриад өнгөрдөг байдлыг халах цаг болсон гэдгийг хэлэх хүн цөөнгүй. Иймээс улсын хурал засгийн газар утааны асуудлаар бодиттой ажил хийхийг олон нийт шаардсаар байна.